тэр боловсролын яамны асуулт нь бид нар ялгаатай байдлын тухай ойлгож болж байна. За тэгвэл яагаад өнөөдрийг хүртэлтэй хөвгүүд уйлж болохгүй эрчүүд ийм байх ёстой гэдэг хандлага байсаар байгаа юм бэ? Яагаад өнөөдөр хүртэл гэр бүл салалт өнөөдөр зан үйлийн асуудлаас болоод шийдэгдэхгүй байгаа юм? Энэ дээр эрүүл мэндийн яам дээр ямар одоо шийдэл байгаа юм бэ? Тэгээд за ийм арх тамхи хорт хэрэглээ гэдэг нь тэр чинь дахиад сэтгэл зүйн нэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр сургууль дээр энэ асуудлыг хэн ямар бүтцээр шийдэж байгаа вэ гэдгийг боловсролын яамнаас дахиад асуумаар байгаа байхгүй. Хин энийг хариуцах юм? Монгол улсад одоо хүүгүүдийнхээ нийгмийн хариуцлагыг өөрийнхөө хувь хүний хариуцлагыг сайжруулахын тулд боловсролын ямар за алтан суг дараах хариулъя. Хэдэн хичээлээр сая агуулгуудыг хүргэж байгаа юм бэ? Базаад дүгнээд тодруулж хариулъя. Микрофон 3. Нэмж хариулъя. За эрүүл мэндийн хичээл ордог. За аюулгүй амьдрах ухааны хөтөлбөр ус явж байна. Нийгмийн ухааны хичээлээр бол одоо хүүхдүүдийг сургадаг. Тэгээд хүн ба орчин, хүн ба нийгэм, хүн ба байгаль гэх мэт одоо хичээлүүдээр одоо бид нар боловсролын сургалтын агуулгатай одоо тусгаад 1-5 дугаар ангид явдаг. За аюулгүй амьдрах ухааны хичээл бол 1-12 дугаар ангид. За эрүүл мэндийн хичээл 1-12 дугаар ангид. За энэний гол хичээлүүдээрээ дамжуул одоо хүүхдүүдэд тухайн одоо асуудлыг одоо сурахаар одоо туссан байгаа. За Саранчлан гүшүүн тодруулах 1 минут байна. Саранчлан гүшүүн. Яг би хичээлийн нэрийг бол ойлгоод байна л та. Тэгэд хин заадаг юм бэ? Сургууль дээр нийгмийн ажилтан сэтгэл зүйч гээд бид нар бол яриад байгаа шүү. Тэр хүмүүс өнөөдөр эрэгтэй хүүхдүүдийг тэ намиа хорлоод байгаа шалтгаанд чинь сэтгэл зүйн асуудлууд яригдаад байна шүү дээ. Зан үйлийн асуудлууд яригдаад байна. Энийг өнөөдөр хин хариуцж байгаа юм бэ л гэдэг байхгүй. Ямар бодлого байгаа юм боловсролын яам дээр? За микрофон 3. Тухайн одоо тухайн хичээл заадаг эрүүл мэнд нийгмийн ухааны хичээл заадаг багш нараас гадна ангийн багш бол одоо гол үүрэгтэйгээр орж явдаг. За мөн сургуулийн одоо тэр нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар бас тодорхой хэмжээнд бид нар сургалтынхаа жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүүхдүүд бол одоо дээрх агуулгатай бид нар одоо агуулгатай асуудлыг одоо хичээлдээ бол одоо бид нар оруулаад ажиллаж байгаа. Тэгээд сургуулийн өөр өөрсдийн онцлогуд байгаа. Тухайн одоо сургуулийн одоо захирал, удирдлага, за нийгмийн ажилтан эднэрийн хитвэх санаачлагаас шалтгаалж одоо хүүхдүүд бас харилцан адилгүй бас хүүхдүүд одоо мэдлийг бол олгосон байдаг юм аа. За энэ юу юм бэ те? Янз янзын багш нар янз янзын сэгэлж тав талаас нь заадаг юм байна зүг. Одоо эрүүл мэндийн хичээл гэж нэг ороод хажуугаар. Микрофон 3. Чиглэлээр заана гэсэн үг. Анги хариуцсан багш бол одоо тухайн ангийнхаа одоо хүүхдүүдийг сурч боловсруулахаас гадна одоо өөрийнх нь за хариулт алгаа. За бас жоохон тодорхойгүй хариулт байна. Яг үннийг хэлэхэд бол ингүүл яадгийн тэр манай энэ 2 байнгын орооны ялангуяа хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын орооны хамаарах хүрээнд нийгмийн хамаг асуудал байгаа байхгүй юу? Асуудал болгон дээр эцсийн дүндээ чинь нэг л багш байгаа, нэг л сургууль байгаа, нэг л хүүхэд байгаа. Тэр хичээлүүдэд нэгтгэхэд зөв хүн байх тухай хичээл байгаа байхгүй юу? Энийг нэгтгэхэд арай ингээд бүр багаас нь том болтол нь ингээд програмын хөтөлбөрийн хөгжүүлээд ингээд явж болдгоо юм. Эрүүл мэндийн хичээл гэж нэг юм зааж байгаа өөр нэг одоо гендрийн хичээлийг заалтаа биш үү? Яг нэгтгэхэд ингээд явж болдгоо юм. Ийм бодлого байхгүй юм. Одоо хөтөлбөр шинжилж байгаа гэсэн иймэрхүү юм байгаа мó эсвэл эрүүл мэндийн хичээлийг хэдэн цаг болох вэ тухай шийдэх гээд байгаа мó? Микрофон 3. Нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар анги даасан багштай ер нь хамтран хэрэгжүүлж ажилладаг. Энэ дээр бол